За хэдүүлээ эхний ээлжинд бол суур шалтгаанаа маш зөв онцлох хэрэгтэй байх гэж хараад байна. Залуучууд моридо тоглоом тоглоод байна, эмнэлэг түрэгдээд байна, маш их хэмжээний мөнгө алдаад байна, валют урсаад байна гэж байгаа боловч яагаад тэр хүмүүс моридо тоглоом тоглоод байгаа юм бэ? Угаасаа л орлого байхгүй байна, ажлын байр байхгүй байна, амьдралтын цалин хүрэлцэхгүй байна, хялбар аргаар мөнгө олъё гэсэн тийм сэтлэр л тоглоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр суур шалтгаанаа нэгдүгээр тус нэг зүгээр хэлхэн зүйтэй байна. Тэгэхээр цаашдаа бол одоо энэ засгийн газрын бодлого, улсын хурлын бодлого бол одоо аль болох юм олон ажлын байруудыг бий болгох, иргэдийнхээ орлогыг сайжруулах гэсэн зүйлүүд л ер нь ярмаар байгаа юм л та. Түүнээс биш нэг юм хялбар аргаар нэг иймэрхүү за одоо энэ гадагш урсж байгаа валютын урсгалыг хаа гэсэн байдлаар ийм хөнгөн хумгай байдлаар бас хууль оруулж ирэхэд бол би бол дурамчхан л хандж байна. Тэгээд энэ ортоос хориглоё гэдэг хандлага бол бас хамгийн одоо хялбар бөгөөд залхуу арга гэдэг дээр бол гишүүдтэй бас санал нэг байна. Ер нь цаашдаа бол бид нар энэ моридо тоглоомын асуудлыг ер нь яах юм одоо энэ яаж зохицуулт хийх юм гэдэг дээр бол илүү тийм уус суурьтай магадгүй тэр бие даасан хууль байдаг гэсэн ч үү яадаг байсан ч илүү нарийн зохицуултууд хийх нь зөв байх л гэж харж байна. Тэгээд бас нэг зүйлийг засгийн газар одоо энэ хууль санаачлагч хэлмээр ах юм. Энэ танилцуулга үзэл баримтлал ер нь энэ бүх зүйл дээр нэг тодорхой компани нэрийг дурдаад тэгээ Монголын төр нэг тодорхой компанитай холбоотой асуудлаар бүр ингээд нэг юм хууль батлаад байгаа юм шиг нэг тийм сэтгэл төрүүлээд байгаа юм. Тэгэхээр бол яг ер нь бол цаашдаа бол одоо альва зүйл дээр хууль хэрэг бид нар баталж байгаа бол аль нэг одоо тэр гадны байна уу дотны байна уу тийм үү нэг тодорхой аль нэг компани зориулж бол бид нар хууль баталж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа одоо энэ дээр бас та нар бас анхаамаар байна. Тэгээ нэг компани л нэр яригадаад байна шүү дээ. Би бол тэрийг дурдмарк байгаад байна. Тэгэхээр иймэрхүү зүйл дээр бас бид нар анхаармаар байгаа юм аа. Яа тэгэхээр бид нар бол цаашлаад бол ингээд аль болох л ингээд нөгөө нэг юм хувийн хвшлийн орон зайг хэлээ. Ер нь л ингээд ийм компаниудад эргэтгэж нээлттэй байдлаар л одоо альва зохицуулт хийгдэж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бас нэг ийм зүйл байна. Тэгээд энэ 500 сая $5 гарчлаа гэд бас нэг юм сенсацийн шинжтэй юм зүйл яригадаад байгаа. Тэгээд яг одоо гадаад валютын албан нөөцийн 10%-ийг бол ганцхан жилийн дотор тавиад тууцсан л одоо ийм л асуудал харагдаад байна шүү дээ. Тэр энэ дээр Монгол банкнаас асуумаар байна. Та нар харин энэ гарч байгаа тэр урсгалуудаа ер нь одоо бас яг бүтэн траклж чадж байгаа мó? Яг үнэхээр яг энэ чиглэлээр гараад байгаа мó? Тэгээд яг энэ дээр бол одоо яг ямар гүйлгээнүүд байгаад байгаа юм бэ гэдгээ бас нэг хэлчмээр байна. Тэгээд төгсгөлд нь энэ банкны тухай хуульд нэмэлт оруулж байгаа юм байна. Тэгээд энэ иргэдийн дансны мэдээллийг прокурорын зөвшөөрлгүйгээр одоо шууд цагдаагийн байгууллагт нээлттэй болгох ийм зохицуулт ороод байгаа юм байна. Тэгэхээр иргэдийн дансны мэдээлэл гэдэг бол одоо маш тийм одоо эмзэг хувийн нууцын шин чанартай мэдээлэл байдаг. Тэгээд өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагатай холбоотой маш олон асуудлуудыг бид нэр яриад байгаа. Тэгээ ер нь бол энэ эрүүгийн процессын хуульд ч гэсэндээ аль болох одоо энэ нөгөө хувь хүний эрхтэй холбоотой асуудлуудыг илүү тийм одоо яг юм зөвшөөрлийн дагуу энэ төр явах хэрэгтэй гэсэн зүйлийг ярьж байгаа хэрнээ тий яг одоо ийм одоо дагалдах маягаар энэ цагдаагийн байгууллагт ийм нэмэлт ирэх олгож байгааг бол би бол ерөөсөө дэмжихгүй байгаад байна. Яг л бидний одоо бусад салбар дээр ярьж байгаа зүйлүүд дээр бол зүйлүүдтэй бол эн чинь зөрчилтөөд байна шүү дээ. Тэгэхээр энэ иргэдийн дансны мэдээлэл гэдэг чинь бол юм бас айгүй эмзэг мэдээлэл шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас тайлбар. За бооцоо тоглоом гэдэг бол үр дүнг урьдчилан тооцох боломжтой үйлдэлийг. Мөрөдө тоглоом гэдэг цахим мөрөдө тоглоом гэдэг бол үр дүнг урьдчилан тооцох боломжгүй үйлдэлийг хэлдэг. Гэхдээ бооцоо тоглоом дээр янз бүрийн одоо манипуляц хийдэг, иргэдийг залилдаг үйлдэлүүд тогтогдож байгаа. Энэ юу юм бэ гэхээр энэ бол төлбөр таавар шүү. Энэ бол бооцоо тоглоом шүү гэж хэлээд бооцоон дээр тавигдсан мөнгийг өсгөхийн тулд янз бүрийн үйлдэлүүдийг хийж байгаа ийм үйлдэлүүд тогтогдож байгаа учраас үүнийг зохион байгуулсан дээр нь ч тэр дэмжлэг үзүүлсэн дээр нь ч тэр зуучилсан дээр нь ч тэр сурталчилсан дээр нь ч тэр бүх үйлдэлүүдийг хориглоё. Дээрээс нь бид нэг зүйлийг бас энэ байнгын орог иргэд харж байгаа. Монгол банк $500 сая гадагшаа урссан байна гэж сенсацлна гэж юм байхгүй шүү. Тэгэхээр ард түмний иргэдийн $500 сая гарцсан гэж ингэж одоо ингэтлээ худлаа сенсацлдаг юм юу аах вэ? Энэ одоо бас зөв ойлголт өгөхгүй болохгүй байна. Бид нэр за нэг зүйлийг ойлгох ёстой. Эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуулийн буюу өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар
гэмт хэргийн шинж агуулсан бол прокурорын зөвшөөрлөөр тухайн дансны мэдээллийг солилцох ийм эрх зүйн зохицуулттай. Одоо энэ нэмэлт өөрчлөлт орж байгаа бол тэр прокурорын зөвшөөрлгүйгээр тэр хүний дансны мэдээллийг шалгана гэж юу байх вэ? Тийм зохицуул боломж байхгүй. Зүгээр энэ бол мэдээлэл солилцох агуулга. Гэмт хэргийн шинжийг агуулсан бол. Тэгэхээр эрүүгийн хуулийн дээр нэмэлт өөрчлөлт орж байгаа үндслэл бол юу юм бэ гэхээр за нэгэнт нийгмийн хор хохирлын хэмжээг тооцож байна. Хоёрт бол бид нэр залилангийн гэмт хэрэгтэй төсөөдөө байдлаар бид нар энэ эрүүгийн хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Энэ цахим мөрөөдөө тоглоом гэдэг чинь залилангийн шинжийг агуулад байна гэдэг агуулгаар нь санкцийг нэмэгдүүлэхтэй ш тэр. Тэрнээс биш прокурорын зөвшөөрөл байхгүй хүний дансыг шалгана гэж тийм ойлголт, тийм эрх зүйн орчин угаасаа байхгүй. Тийм ойлголт байхгүй. Энэ бол тухайн этгээд залилуулчлаа. Янз бүрийн бооцоо тоглоом, мөрөөдөө тоглоомд ороод залилуулчлаа. Тэнд гэмт хэргийн шинж байна. Гэмт хэргийн шинж байна. Хуулиар хоригдсон үйлдэлд хин нэг татан оруулчлаа. Тэр тохиолдолд төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож тэр хохирцсон байгаа хуулиар хориглогдсон үйл ажиллагаанд татагдан оролцоод мөнгө төгрөгөө алдсан байгаа тэр иргэний мөнгийг хурдан хугацаанд зарцаах гадагшаа гараад явхаас нь өмнө хязгаарлалт хийх боломжийг төрийн байгууллагуудын хооронд олгож иж засгийн газар энэ дээр арга хэмжээ авна шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний асуудал биш. Энэ бол бараг тэр хүнээс болоод ийм үйлдэл болцсон юмаа гэж хэлэхэд өнөөдрийн эрх зүйн орчин бол зөв байж болох ч хуулиар хориглогдсон тохиолдолд бол ийм үйл ажиллагаа байхгүй шүү. Тэр 110 агент тэгж дураараа авирлахгүй. Яагаад нэг байгууллагыг дурдаад байна гэхээр дурдахаас өөр арга байхгүй шүү. 500 сая долларыг гаргацсан байгууллага чинь нэг л тэр алдартай байгууллага ч юм уу шүү. Тэрний чинь тэр аппликейшн руу хүмүүсийг уруудаад оролцуулаад дансаа хэрэглүүлээд сүлжээгээ ашиглуулаад хаягаа ашиглуулад дугаараа ашиглуулад байгаа 110 агент чи ил тод байгаа шүү дээ. 110 агент чинь дундаас нь 2-5% шимтгэл аваад яваад байгаа. Тэр энийг зүгээр хараад сууна гэж бол байхгүй. Зүгээр хараад сууна гэж бол байхгүй шүү. Үйл ажиллагаа болгоныг нь хоригдсон тохиолдолд дараа нь харин бид нэр хуулийн байгууллагч тэр Монгол банкигч тэр харилцаа холбооны зохицуулах хороогч тэр их хурал дээр та нар асуугаад шаардаад ингэ явах хэрэгтэй. Түрүүн тэр 500 сая долларыг сенсац гэж бол хэлж болохгүй. Жаргалан гишүүн энэ сенсац биш. Мөнгөний бодлогыг барьж байгаа төв банк сенсац ярьдаггүй штэ. Сенсац ярихгүй. Тоон дээр ярьдаг. Энэ бол Монголын арилжааны банкудаар дамжаад гарцсан мөнгө шүү. Иргэд гар утаснасаа нөгөө койно хоорондоо шилжүүлсэн байгааг бол хинч мэдэхгүй. Тэрийг бол бүү мэд. Энэ бол Монголын банкудаар дамжаад тэр агентууд дундаас нь 2% аваад гарцсан мөнгө. Энэ бол тоо. Энэ бол худлаа юм биш. Энэ бол сенсац ус биш. Тийм учраас бүгдээрээ зүгээр иргэдийнхаа өнөөдрийн амжиргааны төвшин үнэхээр үнэ. Жаргалан гишүүн хэлж байгаа үнэ. Амжиргааны төвшнгөөс болж байгаа. Хялбар аргаар мөнгө төрийг олъё гэсэн сонирхол байна. Ажлын байр байхгүйгээс болж гинөө. Тэгвэл энийг зүгээр хараад сууж болохгүй. Өнөөдөр гадаадын улсууд одоо Япон, Солонгос, Таиланд, энэ Вьетнам, Индонез цахим мөрөөдөө тоглоомыг энэ улсууд бүгдээрээ хоригдсон. Бүгдээрээ хоригдсон. За гадаад гүйлгээтэй холбоотой мэдээллийг бол арилжааны банкуд төв банкнд жил болгон гадаад гүйлгээний тайлан дээр бол ирүүлдэг байгаа. Монгол улсын харьяат болон Монгол улсын харьяат бусын хооронд хийгдсэн одоо гүйлгээг тооцоход бол 21 онд 120 сая доллар, 22 онд 198, 23 онд 430 сая, 24 онд 578 сая доллар буюу нийт 4 жилийн хугацаанд 1.3 их 80 тэрбум доллартай тэнцэх хэмжээний долларыг бол яг энэ ангиллаар шилжүүлсэн байна. Ангиллаар. Одоо хүлээн авагч орнуудыг нь тооцохоор Лихтенштейн улс руу 55%, Америк нэгдсэн улс руу 26%, Сингапур руу 16%, Хонконг руу 1% гэх мэтчлэн гэр. Тэгээд яг хүлээж авч байгаа байгууллагуудыг нь бас бид хэд бас ангилсан байгаа. Энэ дээр бол дийлэнх нь бол Pay World Limited, First Digital Trust Limited гэдэг хоёр компани байгаа. Энэ бол нийтдээ 70% хүлээж авч байгаа. Энэ нэр дэвцсэн хоёр компани аль аль нь бол энэ криптовалютын бирж хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Яг энэ онлайн бооцоо
тоглоом, онлайн гэмблинг, онлайн казинотой холбоотой гүйлгээг бол дэлхийн бусад улс орнуудаас бол хүлээж авдаг байгаад байгаа. За ажлын ахлагчийн хувьд бол бас агентуудын тухай бас мэдээллийг хүндсэн яг төв банкны гадаад гүйлгээний тайлан дээр бол агентуудын бол 46% аж ахуй нэгж 54% бол иргэд байгаа. 46% аж ахуй нэгжийг бол бас хэд хэдэн компани бол бүрдүүлж байгаа. Хамгийн том нь бол Trojan Altex гэдэг компани 285 сая долларын гүйлгээг хийсэн байгаа бол хамгийн өндөр давтамжтай гүйлгээг бол иргэн Үнэнбаяр гэдэг хүн бол 253 сая долларын гүйлгээ хийсэн гэх мэтчлийн мэдээлэлүүд бол гарсан байна. Тэгэхээр энэ банкуудын гадаад валютын гүйлгээний тайлан бол яг аль бисний тоо энэ дээр бол ямар нэгэн буруу ташаа мэдээлэл бол ерөөсөй байхгүй байгаа. За энэ цагдаагийн байгууллагт банкнаас иргэдийн харилцагчдын мэдээллийг татаж авах эрхийг энэ банкны тухай хуульд нэмэлт оруулах замаар авч яана гэж ойлгож байна. Тэгэхээр би энэ хууль зүйн яамнаас хүмүүс байгаа мó? Ягаад энэ хууль зүйн яамнаас хүмүүс байхгүй байгаа? Энэ нөө процессын хуульдаа өөрчлөлт оруулахгүйгээр банкны хуульд ийм өөрчлөлт оруулах замаар цагдаагийн байгууллагт ийм онцгой эрх өгнө гэдэг бол бас учир дутагдaltaй харагдаж байна. Яа тэгэхээр одоо та нар моритой тоглоом тоглосон байж болзошгүй гэд хин дуртай хүнийхээ бас дансны мэдээллийг татаад авах эрхийг цагдаагийн байгууллагт олгочихж штэ. Тэгэхээр энэ бол одоо Монгол Улсын бүхэл иргэнд бас хамаатай асуудал авах гэж байна. За банкны хуулийн дээр ямар өөрчлөлт орж байгаа юм гэхээр 7-2-12 дээр төлбөр тоовор бооцоо тоглоом цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зуучлах агент хийх төлбөр тоовор бооцоо тоглоом мөрөөдөө тоглоомыг сурталчлах цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгт хууль заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд мэдээлэл солилцсон гэж. Энэ юу юм бэ гэхээр хууль заасны дагуу гэхээр эрүүгийн процессыг хуулийг хэлж байгаа. Эрүүгийн процессын хуулийн дээр энэ үйл ажиллагааг наривчлан зохицуулсан байдаг. Энэ хуулийг барихгүйгээр хууль хяналтын байгууллага хизээж энэ үйлдэлийг хийх болцоогүй. Энэ бол прокурорын зөвшөөрлгүй өндөр гэсэн ойлголт огт биш. Яг бол эрүүгийн процессын хуулийн дээр энийг наривчлан зохицуулаад прокурорын зөвшөөрөл авсан тохиолдолд энэ мэдээлэл солилцох үйл ажиллагааг зохион байгуулагдана. Гэхдээ энийг тухайлан зохицуулсан. Тэр залилах гэмт хэрэгт гэж байна шүү дээ. Энэ үйлдэлүүд дээр. За энэ банкны тухай хууль дээр зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтөд уялдуулаад энэ холбогдуулаад банкны тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Тэгэхдээ энэ гол нь бол банкны тухай хуулийн 7-гийн 2 дээр шинэ заалт нэмж байгаа. За би та бүхэн 7-гийн 2-ыг бол товчхон уншаад үзье. Энэ бол банк түүний харилцагч түүний 3 дахь шитгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд одоо гаргаж өгөхөөр ийм мэдээллүүд байгаа. Тэгэхээр энэ бол гол асуудал нь бол нөгөө эрүүгийн процессын хууль буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан тодорхой нөхцөл шаардлагын үүднээс бол зөвхөн одоо тухайлбал 22-ийн 1-3-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-ийн 1-3-т заасан энэ шаардлагыг үндэслээд бол царцаах ийм эрхүүдийг бол олгож байгаа байхгүй. Энэ өөрөө залилах болон энэ төрлийн гэмт хэрэгүүдийн ялангуяа цахимаар үлдэж байгаа гэмт хэрэгүүдийн нөгөө хохирлын мөнгө цаашаага 1-р данс, 2-р данс ч юм уу 3-р данс руу маш хурдан шилжих ийм нөхцлүүд байгаад идэг. Тэгэхээр энийг бол маш хурдан зогсоох, энэ талаар царцаах ч юм уу энэ талаарх мэдээллийг авах үүднээс бол энэ төрлийн зохицуултын шаардлагыг бол банкны тухай хуульд бол оруулж өгч байгаа. Гэхдээ энэ бол дур зоргоор юм уу эсвэл цагдаагийн байгууллага янз бүрийн хууль бусаар бол авах үйлдэл бол биш. Цагдаагийн байгууллагч тэр босод ирэх бүхий байгууллагчид яг энэ төрлийн харилцаан дээр бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасны дагуу бол энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр энэтэй уялдсан ийм зохицуулт бол орж өгч байгаа маа.